За өглөөний мэнд итгэлээ эзнийг өрөслөх өнөөдрийн ишлэл бол Хабакук номын 3 дугаар бүлгийн 17 дугаар ишлэл. Инжирийн мод цэцэггүй, үзмийн мод чимсэхгүй, чидүүний мод ургацгүй, ургацын талбай өгөөжгүй байсан ч хашаандаа хон ямаагүй, саравчандаа өхөргүй болсон ч гэж ерөнхийдөө өгүүлсэн юм ишлэл баг. Мэдээж энэ ишлэл нэлийн алдартай учраас бид нар цааш нь юу өгүүлж байгаа тухай ерөнхийдөө гадарлаж байгаа баг те. Тэгээ ерөнхий агуулга нь бол ердөөсөө л энэ л те. Итгэлийг эд баялаг амжилтаа салгаж ойлгох ёстой юу гэдэг ийм асуултанд тийм гэдгийг хариултыг өгдөг ишлээ гэдээ ойлгочод бид нэр буруутгахгүй л да энэ ишлэлийг ойлгохдоо бол. Тэгээ энэ дээр гарч байгаа мод болон хонь талбай гэсэн ийм зүйлсүүд өгүүлгэж байгаа. Энэ нь еврей утгаараа нэг ийм айгуу том логиктэй юм ойлголт юм байна л та. За энэчээс би хэлээд өгье. Инжир гэдэг мод бол гэр бүлийн амжиргааг ерөнхийдөө төлөөлдөг юм байна. Чидүүн гэдэг үг нь болохоор доктортой тийм эдийн засгийн доктортой хөрөнгөтэй гэсэн юм ойлголтыг өгүүлдэг бол харин талбай гэдэг нь өдөр тутмын хоол гэдэг ийм агуулгыг агуулд юм байна. Харин хонь гэдэг нь хувийн хөрөнгөтэй эд баялагтай гэсэн санааг илэрхийлдэг бол үхэр гэдэг энэ үгээр ирээдүйдээ баталгаатай эд хөрөнгөтэй хүмүүсээ гэдэг ийм санааг өгүүлд юм байна. Гэтэл тухайн хэсэгт гарч байгаа бүх зүйл байхгүй байсан ч чи бурхандаа итгэж чадах уу гэдэг асуултыг асууж байгаа. Тэгэхээр би бас танаас асуумаар байна те. Та эд баялаг болон амжилтаасаа бурхныг салгаж, ойлгож, итгээрэй гэж уриалахаар байна. Тэгээ өглөөг сайхан эхлүүлээрэй.